Тэгээд дахиад хэлээ. Өглөө тийм ээ. Өглөө бослоо. Өндөг байна уу? Өөх тос байна уу? Эсвэл мах байна уу? Хамаагүй. Ер нь малын гаралтай, далайн гаралтай тийм ээ. Өөх тос гол нь протеинтэй хүнсийг нэг номерт өгнө. Яг дүр гадуур угаасаа л бум чихэр шоколад ихэнх нь штэ чихэр шоколад нүүрс ус гурил будаагаар зодуулж байгаа бөмбөгж байгаа заяа. Усал донтуулсан хүнсэн тэр. Тэгэхээр айлхор гэрт нь эрүүл сайн үсэн нөгөөд болж өгөл гэрээс нь хоол үсэн нөгөөд явал том хүмүүс бол тийм. За цэцэрлэг бас жоохон хэцүү. Гэхдээ өглөөд нь яж. Хэл нэмээд хэлэхэд оройд нь чихэр шоколад, ундаа, жуус, бүх төрлийн жимс, бүр жимсгэн хүртэл орно зэ. Одоо өвлийн цагаар жимсгэн хэрэггүй. Тийм үү? Барэн одоо бла ямар ч гоё супер тийм ээ. Жимс байсан ялгаа байхгүй. Битгий үг. Фруктоз хэрэггүй яг одоо. 1 грамч 1 грамм тахгүй заяа. Яг байгалийн нүүрс бас тодорхой хэмжээнд тийм ногоо цагааг нөгөө окей тий. Одоо юу гэдэг ядаж оронд нь цагаан идэ. Окей. Жохон тослог өндөртэй цагаан идэ, тараг, сахаргүй шүү. Сахаргүй. Өгч болж чинь тий. За MCT тос бас болно. Коконоос гаргаж одоо медиум чендри гэлцрээд MCT тос өгч болж байгаа. Мах өндөг сайн идүүлээ. K2D3-ыг хамт өгөө. Тийм ээ. Эрт тунтуулаа. Өөртөө баг стресс, хүүхдүүдэд баг стресс. Наад хүүхдүүд чинь ингээд амьсгаланд авчтаад тийм ээ ингээд хамар аман бөглөрөөд ингээд газарч байгаа заяа. Бид нар төсөөлөгчгүй. Энэ жоох хүүхдэд энэ газар явж байгаа энэ амьд чинь аимшигтай 10-20 дахин хүнд байгаа байхгүй юу. Тийм болохоор хүүхдээ айлхууд битгий загна тийм ээ. Уйлчээвэл тайвшруул тийм ээ. Яаж игээд ярилцаад гоё эрт тайвшруулаа сайхан амраа сэтгэл санаагаар нь дэмж. Хүүхэд хэр бид нар ингээ аваачаад нэг энэ муу яасан ч чадчих ба хүүхчээс утгаараа шууд сэтгэл зүй амтай ойлгож байна. Сэтгэл зүй унлаа би ерөн зэм шууд байхгүй болно. Томчуудаас асар эмзэг. Сэтгэл зүйг нь дэмж тийм ээ. Дуртай юм хийлэг. Утас зургатнаас айл болох ингээд хол байлга яаж оройн цагаар тийм ээ. Яг огт үзүүл битүү үзүүгээгүй шүү. Хүн болгоны амьдрал боломж өөр шүү дээ тийм. Тэгээ айл болго баг байлга. Хүүхдтэйгээ ярилц тоглол цаг гарахыг хичээ. Сэтгэл зүйг нь маш сайн дэмж. Хоол хүнс нь эрүүл байх гэж хичээ. Бэлийм өөхгүй байхыг хичээ. Чихэр шоколадын яаж оройн цагаар хасаадаг тийм ээ. Өөх тус протеиныг сайн дэмжээдэг. Угаасаа л хотоод гэдэс энэ дахлааны эдс үуч нь өөх тосор жижигдэнэ. Тэ витамин, минерал бол сайн авах хэрэгтэй. Эдрий чи эсрэг нь нөгөө анти одоо nutritional буюу тэ анти nutrition одоо молекулууд буюу нөгөө одоо энэ шин жижигэл эсрэг бодисууч энэ сахар, нүүрс ус өндөртэй боловсруулсан бүтээгдэхүүн тахгүй. Эдгээр дандаа сайн шин жижиглэг боодог, хаадаг, шингэлтийг бууруулдаг, ходоодыг гимтээдэг тийм ээ. Сахарын сарлуу сэтгэл зүйн дарамтанд оруулдаг, сэтгэл зүйн готролд оруулдаг. Одоо дээрээс нь мэд тэг Монголд ийм аимшигтай хүйтэн, аимшигтай утаатай, бүтэн амьсгаа авах боломжгүй ийм аимшигтай бохирдолтой новшин байхад нэмээд хэдүүлээ хор өөртөө ч идэхгүй, за өөртөө дүүрчээ ядаж хүүхдүүдэд өгөхгүй, гэртээ байлгахгүй тийм ээ. Хажууд нь хэрэглэхгүй л байгаад өгч. 2-3 сар гүрийч гэж байгаа. Энэ эцсийн дундаа бид өөрсдөө оруулж байгаа хөрөнгө оруулалт гэхгүй. Хүүхэд бага өвдөн гэдэг чинь бид нар өөрсдөө баг зам. Тийм л байгаа шүү дээ. Тийм ээ. За ахлах дунд ангийн хүүхдүүдийн гэрийн даалгавар бол үнэхээр алж байна уу? Амралтын өдөр өглөө 6-ад босчихсон даалгавраа амжуулахгүй болохгүй гэд суунаа. Амралтын хоёрод ингэж өнгөрөөгөөд бүр аимшигтай байна. Юу яриад байгаа юм бэ? Юу гэсэн юм бэ? Ялангуяа бага ангийн хүүхэд бол sorry дунд анги ч гэсэн. За бага анги бол уучлаарай зэ. 6-7 бүр уучлаарай. Зүгээр салаавч нөгөөд тэр багштай хэрэлдээл гар. Бус ээж аав нартай ярилц шаард. Юу өглөө хичээлих. Юу орой хичээлих. Орой ээж тунд тийм ээ өглөө сэрэг сагтаал сэрэг. Тийм ээ. Одоо бол зүгээр дархлаа дэмжин эрүүл байх нь л чухал. Нэг өвдчихвэл юу хичээл ном уучлаарай шүү дээ. Тэнээсээ таадах асуудалд орж байгаа чинь тэр хэдүүлээ жоохон цаатахыг харахгүй болохгүй. Өөр хүүхдээ хамгаалж сурах хэрэгтэй. Тийм ээ. Яг хичээл ном чухлаа ингээд үнэн л дээ. Гэхдээ эрүүл мэнд тэнээс ч мөр 10 дахин чухал нэг номер тавигдана. Эрүүл мэнд байхгүй болоод хүүхдүүд чинь урт настахгүй бол яах юм? За урт настахгүй маа гэд байнгын өвддөг дархлаа муутай олон жил ингээд султаатай ингээ яваад ах юм бол юу тэр бишний боловсрал байгаа тэрийг хэрэгжилж чадахгүй шүү дээ. Тийм үстэй сэндүндээ. За тамирчин хүүхдүүдийн хасдаг тэр эрүүл мэндэд хэр нөлөөлдөг вэ? Жингээ эрүүлэр хийхдээ хасдаггүй мó тэгэхээр муугаар л нөлөөлж байгаа. Шим жижилэн дутагдалд орж байгаа. Хоолоос хойж болохгүй ойлгож байна уу? Хөдөлгөөн нэр яг мартсан үнцгэн хөдөлгөөн сайн хийлэг тоглоомын газар яваач.
Би сая хотод ирэхэд нэг өдрийг байхад ч гэсэн ингээл 7 хоногт 2-3 удаа зоолтой том тоглоомын газар аваач орой болон тоглоулдаг болсон. 6 гэж гарлаа, 5 өдрийн хүүхдээ авлаа, 6 гэхэд хоолыг өглөө авч яваа тоглоомын газар орлаа, 1-2 цаг заавал тоглоулдаг гэсэн. Яг хөө бактери вирус эрсдэл байгаа ч гэсэн хөдөлгөөнгүй бахын тэрнээсээ том эрсдэл байхгүй юу? Хөдөлгөөнийг нь дэмж бүр яаж яагаад хагас бүтэнсээ өдөр хотоос ингээд өдрөөр чамг аваад гарга, тийм ээ? Уулын цасанд алхуул, гүйлэг, тоглуул, тийм ээ? Бахардаж хамар амаа онгойтлно гэж бүр хөдлөг. Ойлгож байна. Хөдөлгөөн өөрөө боцин солилцоо чинь бактери вирусыг эсрэг тэмцэх дархлааг дэмжиж өгнө. Ерөөсөө ийм бүх юм холбоотой. Хөдөлгөөн, хоол, хүнс, нойр, стресс, гормонууд хүүхдэр бүр илүү мэдрэгч байгаа. Эдрийг зөв зохицуулаад дэмжиж өгөх юм бол ямар ч залрын орчинд харьцангуй ирүүл арай дээр өндөр шүү. Гэхдээ хүүхдүүд ялангуяа. Тэгээ жоохон яалчгүй кэр хиймээр нь, яалчгүй жоохон анхаармаар нь. Одоо хэцүү. Одоо ээж аав хоёулаа ажилтай байгаад гэхдээ өдөржин оройжин анхаарал чадахгүй. Гэхдээ боломжоор бодоод хичээгээд үзээрэй. 6-7 настай юун даалгавар, юу хичээлгүй. Тэрээ мөнгө төрөх боломж нь байгаа дотоос Монголоос гарах боломжтой зүгээр гар хөөе. Хичээл номыг хай онлайнаар хийж болно. Ээж аав нь давтуул эсвэл эмээ өвөд нь явуул. Гунаа чинь хэдэн жилийн дараа наад хүүхдүүд чинь тархины, тийм ээ, цусан хангамжийн дутагдaltaй, суйлтаатай, дархлааны асуудалтай, бамбаа асуудалтай, ходоод муутай, антибиотик зодуулсараа ходоодны сайн бактериуд устгасан аимшигтай юм руу явж байгаа байхгүй юу? Антибиотик баг хэрэглүүлэх шийдэл рүү явна. Антибиотик урт хугацаанд л эрүүл мэндийг алдаг, том болоод 20-30 яриад маш муу, дархлаа муутай, дархлалттай, чихрийн шижинтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Ерөөсөө ходоод муудна гэдэг чинь. За хэлээд 3 жил боллоо. Нэмэр алгаа бүр хаварнаас нь цус гарна, ханаа дарагдахгүй. Тэгээд бүр хэлээд байхад их даалгавар өгөөд ачаалдах чадвартай болно гинэ. Тэгээд зөрөөд эхлэхээр дүн хасагдаад хэцүү юм гинэ. Гэхдээ багш сургуулиас болно л доо. Манайх ч яаж амар лалрын школ шүү дээ, тийм. Орос школтой. Ингээд нэг юм гэрийн даалгавраар зааддаг. Ингээд нэг юм цээжлүүлээ нэг ингээд толгой ажиллуулаа, сэтгэн бодуулаа, тийм ээ, ингээд харагдуулж үзүүлээд, мэдрүүлээд ингээд хүний 5-6 ингээд мэдрэмжийг өгжүүлээд ингээд амар гоо сонирхолтой заагаад гэрт нь ингээд ирсэн их даалгавар өгөх шаардлага байхгүй юу чинь бага ангийн хөвгчтэй зурхатлан уучлаарай би дундаа ингээд байхдаа миний үед яадаг гэсэн чинь эхний тийм лалрын байцс би өөрөө нөгөө дуртай хичээлээ бүр 1 жилийн өмнө бүгдийн цөлөөд дундаа ингээд хангалттай нөхөд үзчихдэг, сураад ингээд судлаад болчдөг гэсэн. Би багантай бол сайн бичиж чаддгүй байсан. Дундаа ингээд хангалттай нөхч болдгийн тэр чин дараа нь хэдүүл ихтэйж болно. Хүүгэл жоохон томроод ирэнгүүт зунд нь скул сайхан тэр нөгөө давтлаганд нь явуултаа яадгийн ингээд зөндөө арга байгаа штэ. Нэг жил муу авал үз. Хилэлдэй над ээж авд нь. Тэ. Одоо ингээд бас тэгж байгаа байхгүй ингээд манай хүчс ингээл цэцэрлэг ингээд одоо их жилдээ сургуульд орно бэлт хэрэгтэй энэ бла бла ярьж байгаа үнэн. Тэгээ би зөрсөн. Эхнэртэйгээ ярьсан авч явна гэж аваад авсан. Их жил яах вэ? Миний хүү тэнцэхгүй бол жоохон дундад сургуульд юм улсын сургуульд орно үз. Ирүүл ажиглалтай энийгэд хөөрөөд ингээд тийм ээ. Нэг хагас ирүүл ингээд явж ивэл эргэтэй үсттэй тийм үсттэй ер нь бол. Зорилго нь юу юм бэ ер нь тийм. Ирүүл мэнд үсттэй тийм ээ. Сэтгэл ханамжтай сайхан амьдрал үсттэй ирнэ л та. Хэрүүл хий. Сургуультаа хий, эцэгтэй нь хэрүүлгүй, сургуультаа хий, эцэгтэй нь хэрүүлэх, багш нартай нь хэрүүлэх. Болохгүй одоо яах вэ? 1 жил тийм ээ. Нэг хэсэг жоохон муудан л зүйл надад тэгээд. За дахиад нэг сануулчих. Чихэр шоколад, нэмэлт, дэлгүүр, CUG-с навж байгаа нүүрс устай, бэлэн удааг урилтай, элдв нэмэлт толцтой, хортой энэ хүнснүүдийг бүгдийг хор. Яагаад хор гэдэг нь хэлсэн зөвхөн сахаранда биш. Их хэмжээний нүүрс ус муу бактерийг хамгийн аимшигт өржүүлнэ. Хамар ам, тийм ээ, амандх энэ нөгөө шүд одоо зүгээр л гэмтэж эхлэхээс эхлээл амандх бактерийн баланс алдагдаад хүчил үржээл, хүчил нь шүдээ цоолоод бөөл өрөвсөл эхэлж байгаа шүү дээ. Бөөлөөс цус гараад энэ чинь цаашаа хоолоор руу орно, ходоод руу орно. Тэгээд цаашаа 10 нуглаа бүдүүн гэсэн ингээд дархлаа. Эсвэл бүх юм хоорондоо холбоотой байхгүй. Үгчээрсэн амны хөндийнөөсөө эхлээл бактерийн баланс асуудалд ороод ингээд цаашаа ингээд эрүүл мэнд нь урт хугацаанд ингээд дортой авчиж. Тэгэхээр тэрний бүр ихнээс нь анхаар тийм ээ. Амын байнга зайл, соод байна уу, давс байна уу те, жанц давс юу ийт ингээд сайн зайл, өглөө оройд нугаа, хамрын сайн зайл, хамар амны хоол хөндийг бол байнга угаа. Өглөө оройд яаж. Би нөгөө
алкогоолтой ч юм уу тийм ээ энэ бактери устгадаг бодис яриаггүй шүү. Зүгээр л давс сууд хангалттай шүү. Чи амд бас байгаа сайн бактериуд устгаж болохгүй, хотоодын сайн бактериудыг алж болохгүй, антибиотик шиг юм хийж болохгүй. Тэр амаа ялангуяа алкогоолтой амар хүчтэй цэвэрлдэг бодисуудаар угаагаад нөхдүүд болоорой. Хүүхдүүд бол бүр болохгүй шүү. Аманд чинь хүний баланс буюу амны хөндөй чи өөрөө эрүүл энзимууд шүлс чинь өөрөө pH-д тохируулаад балансаа бариад сайн муу бактериудаа ингээд зохицуулаад байж байгаа. Энийг хамаагүй устгаж оролдож болохгүй. Окей. За харин бүр арай их юм уу нүдэн уулаан болцоход унтахгүй даалгавар гэсэн. Тэгэл яаж игэл хүчээр ч хамаагүй болиулах хэрэгтэй байх та. Өөр юугүй. Тэгээ сургуульд орчоогүй тийм ээ бэлтгэлд байгаа тэгээд цэцэрлэгт байгаа хүмүүстээ бол тэгэл яаж игэл хотоос 1-2 өдөр ч гэсэн аваад гаарл гэж хэлээ да. Үндэ өөр бодтой шийдэл алах уу. Тэгээ хоол, хүнс, нойр тийм ээ стресс, сэтгэл зүйн сайн дэмж хүүхд бол үнэхээр эмзэг байгаа шүү. Биднээс бүр 10-20 дахин эмзэг байгаа. Сайн дэмж хоол, хүнс, сэтгэл зүй, нойр, стресс дахиад хэллээ шүү. Тийм ээ эдгээр дээр ажиллаа сайн ингээ өдөртөө анхаарад боломжоор хичээгээд байвал ядаж тийм ээ ихнэлс орохгүй нэг манай хүүхдсэн ингээл 2 жил гарны өмнө ингээд бүтэн сар тийм ээ хатгаа болол хөвчилсэн аимшигтай мэдрэмжтэй аимшигтай. Тэрнээс хойш одоо ингээд тэрний сөрөг нөлөө ходоо дахлааны асуудал одоош бүрэн шийдэж дуусаагүй сайжраагүй тэгэл тасаал явж ил айгүй их цаг хугацаа ордог. Тэгээд давтагдсан антибиотик ойрхон антибиотик хоол болох тусмаа ирээдүгэл алчих. Тэр хүүхдийн ирээдүйн бие ирээдүйн дахлаа ирээдүйн эрүүлэнд байхгүй болчих. Бүрэн биш мах ингээд гимтээд имдэгдээд урт хугацаанд тэр хүн бие султаал болчих. Энэ гарцаа байхгүй. Тэр сургалт Монголд хичээл сургуул sorry зүгээр Монгол шиг юм латрын ийм аимшигтай ийм навшийн газар бол зүгээр л хүүхдийг эрүүл мэндийг нэгтэй байл зүгээр тэрнийхээ төлөө sorry зүгээр тэр 10 жилийн дараах асуудлаа тэр 2-3 жилийн дараа тэр нөхөө шийдэж болно шүү дээ тийм ээ. Боловсрын тогтолцоо угаасаа лалрах уу. Миний багт бидний ч лалраас одоо ч лалруугаа цаашлаад лалар байх байх. Улсын сургууль ялангуяа тийм ээ. Ихэнх тэгээд хувийн сургууль нэр сүртэй ялгаа байхгүй. Тэгэл Орс колор яваад байгаа тийм л байна. За. Жохон ч гэсэн хэрэг болсон ш найдаж байна, тийм ээ. Хүүхдүүдийн хамрыг нөгөө давстай болсон гэж өөртөө давс найруулж болно шүү дээ. Жохон давсыг усанд бүлээн усанд найруулаад угаачих тийм шахдаг юм коко моко гэж бэлэн байгаа. Эсвэл өөртөө найруулчих болно. Тэр номинд нөгөө юу лээ баг 20 шигтэй 1500 амар юм бэлэн бас тэрийг хэрэглэж болсон шахдаг юм юу байгаа. Доош оруулаад одоо бүр 2 ч юм би ажил дээр цэвэрлдэг, гэртээ цэвэрлдэг, байн хамраагаад би нөгөө гамбриттай угаасаа хамар тэгээд тархиугаа ордог мингиттэй байсан байхгүй айгүй хүнд байсан. Тэгээд ирүүлжээд одоо өвөл амар ингээд новшийн бүр аимшигтай өвөлч гэсэн миний хамар ингээд айхтар битүүрхэ болчихсон. Яагаад тэр хоол хүнс тийм ээ ялангуяа балиар тийм ээ хорнуудаа хэрэглэхэ болоод хүний бие ирүүлжээд ахлаад дэвшилэх нь хамар хоолой амны хөндий хамаагүй ирүүл сайжраад ирдэ шүү. Энэ хамаагүй дээрсэн зэрэг хүүхдээ ч гэсэн адилхан. Тэр зүгээр хортой новшийн бэлэн хүсэнд зүгээр л 2-3 сар ингээд за 90% за болов 100% ингээд хориотох. Яаж хийх хориотох. Тийм ээ. Өнөөдөр ч их ялангуяа оройн цаг шүү. Өвдөөс хойш оройгоор бүр яаж игэж хэлсэн бэ? Эдсэн тохиолдолд ухтал амны хамрын угаа цэвэрлэл тийм ээ. Шүтийн угаалга бүр ингээд. Яад үтэр чи амд тэр чихэр сахарыг ингээд наалаад үлчиж байгаа. Тэр чинь зүгээр тэрэн дээр чинь бактериуд ажиллаж байгаа. Тийм ээ. Тэрнээс эхлээл бүх систем бүх дархлаа ходоод гэж бүх юм чинь ингээд нөлөөлнө. Унтахт нь яг ходоод амар чинь айцаад бүх юм чинь тархан. Амд байгаад байдгүй байхгүй чинь. За хүү маань 6 настай ханаа түрээд идэвлээ гэсэн чинь дунд чихний өрслөө болсон байна. Антибиотик ууж байгаа яаж дархлаад эмчих вэ? За ухраагаад үзээрэй уянга би эхнээс нь айгүй тодорхой ярьсан. Дархлаад эмчихэд юу хориглох уу? Хүнсэн дээрээ голчлон юун дээр анхаарах уу? Нэмэлт дээр нэг тийм ээ ДК ингээд хэдийн юу хэрэглэх үү? Оройдоо юу хориглох вэ? Айгүй тодорхой болсон байгаа. Тэг хүн болгоны боломж амьдралын болсон өөр учраас айхтар мундаг юм хэлээд яах вэ? Зүгээр агаар сахин гарахыг хичээгээрэй. Тийм ээ. Дархлаад хэмжээний гэсэн зүгээр хөвшил байхгүй дөө. Эрүүл хоол хүнс бэлэн бус хүнсээ хэрэглэхгүй, эрүүл хоол хүнс нь гэрийн хүнс нь халуун хоолын нойрын бүтэн эрт тунтуулаад тийм ээ. Стресс багтай, сэтгэл зүгээр нь дэмжиж 7 хоногт ганц өдрөө агаар сахин гараад сайн гүйлгээд хөдөлгөөнтэй бүр ингээд бахархлан тийм ээ. Хамар ам онгой чинь сайхан хөдөлгөөд гүйлгээд ингээд тоглоод. Ингээд болоо. Энээс илүү
том юм, энэс илүү том имчилгээ, энэс илүү дахлаад имжих гэж байхгүй. Ямар ч мундаг нэмэлт витамин хэрэггүй. Тийм ээ. За яг өгмөр үлдээ үг. Дээрээс илүү саяны өгсөн энэ зүгээр байгалийн аргууд, байгалийн хоол уусчих юм шүү. За би дээд санал болгоход аяг хэцүү байна. Зүгээр тэгээ болгоч тосон нэмэлт олцгүй тийм ээ. Өндөр тунтай дорож 5,000-аар өдөр болго өгөөрэй. Тосон гэдэг маань орцын уншаа. Тийм ээ. Үрлэн юм уу, хавтгай ялангуяа имийн сангаас бит яваа онлайнаар өөрсдөө хайгаад үзээрэй. Заяа байгаа. Тосон хэлбэрээр хансан тос буюу coconut юм уу? За яг баг зэрэг extra virgin olive oilтай байж болно. За. Хүүхдүүд аваад хөдөө явж чадчихвал үнэхээр сайн байна. Тэр шиг том боо юм байхгүй. За. Тэгээд яг ээж аав нар ялангуяа хүүхдүүдээр бүр нарийн ингээд нөгөө одоо бүр дархлаа энэ эрүүл мэнд за тэгээд цаашлаад энэ эдгэрэл фастинг хүүхдийн хоол хүнс ингээд нарийн мэдээлэл өшөө бүр нарийн үзүүрэл би нөгөө хаалтдаг групп байгаа. Тэрлүү сонирхоод орж болно. Гэхдээ тэрлүү заавал орох албагүй шүү. За боломжтой илүү мэдээлэл авъя. Өдөртөө хичээл сонсъё гэж байгаа хүмүүс нь чүмэг 30-аар хаалттай групп байгаа. Тэрэн дээр орж болно. Комментээр окей бичгээр чинь мэдээлэл очиж байгаа. Заавал орох албагүй шүү. Зүгээр илүү юм сонсъё мэдээ гэж байгаа хүмүүс нь л дэше ороор. За. Ой гарантай охин маань ханаад хүрээд халуураад нус нь гойжоод л байгаа. Цээжийг нь массажлаад ясны шүлс, сармис, адууны шүлс зэрэгэл тордож байна да. Тусан ч хүндрэхгүй байгаа юм санагдж байгаа. Витамин С багад унгаар өнгөрч байгаа. Окей, сайн байна. Тий яг зөв. Ясны шүл тийм ээ. Ер нь бол ясны шүл айгуусаа. Шүл. Ер нь яг ингэж байгаа хүүхдэд нөгөө оройн цагаар ялангуяа хэрвээ юм идүүлэх гээд өсрөөд ивэл шүл болго. Тостой тийм ээ. Тэгтээ хэлж байгаа хурцсан шүл яриаггүй шүү. Хурцсан тос яриаггүй шүү. Зүүлийн гал дээр удаан болгосон ясны шүл, чүмэг одоо юу гэдгийг те. Ингээд малын гаралтай тийм зүүлийн шүлнүүд, хоосон шүлнүүд тийм ээ. За зүгээр тосоос өгч болно шүү. За шар тос, цэцгийн тос тийм ээ. Бага хэмжээнд хүүхдэд хэрвээ дархлаа бас нөгөө нэг үгдийн ашиг өгчихгүй бол өгч болно. За тосоос өгч болно үл дараа шүү. За дээрээс нь манай малын тос тийм ээ хансан тоснууд бол үнэхээр тэр чинь шимт хижээл өндөртэй шүү. За дархлаад энэ чинь ялангуяа ус EDC-ийн гадаргуу, холестерол гэдэг юм чинь тэгээс цаашлаад энэ тархи нугын систем дархлааны эдсүүд бүгд өөх тосоор бүтдэг юм аа. Тосон хүчлээр бүрддэг юм аа. Холестеролоор ажилладаг юм аа. Энийг л амар сайн ойлгох заяа. Энийг би хүүхдээрээс айгүй алдсан байхгүй юу? Одоо засч явж байгаа. Тийм болохоор өөх тос тийм ээ малын гаралтай, амьтны гаралтай, далайн гаралтай эрүүл хүнсийг нь өөх тосыг нь сайн өгөөрэй. Хүүхдээ идүүл сургаарай багаас нь заяа. Яг сүг бол тогтмол тараг өөрөө бүрээ сахар болгодог. Мундаг байна. Аль хурл өтгөн тийм ээ за жоохон бас бяцлаг байж болно 2-3 наснаас дээш хөвтүүлээ. Нэгээс доошноос бол болохгүй л даа. За том ах минь бага насаа 2 дугаарын хүртэл Австралиад байсан. Ханаад хүрсэн ч антибиотик суухгүйгээр эсэгчдэг байсан. Атгай ер нь болж байгаагүй. Тийм ээ үнэн. Антибиотикт орж байгаа шалтгаан бол зүгээр юу байхгүй. Энэ лалрын утаа, лалрын тийм яндангууд асар зүгээр ч яндандаа ч зүгээр аимшигтай түлш тийм ээ. Харахын дуршланд орж штэ. Дээрэд нэг хөрсний бохирдол, усны бохирдол, тийм ээ орчны агаарын бохирдол, хүнд тоосон црууд, нарийн бүдүүн шигтэй тоосон црууд. За тэрнээс илүү хүнд металлууд асар их байгаа. Тийм ээ хөхрийн агуулмж зөндөө юм байгаа. Энийг хэмжигчгүй байна, ярихчгүй байна. Энийг мэддэг лабораторич алга. Одоо үснээсээ аваад энэ хүнд металлын шинжилгээ өгөх тэрийг олигтой авчтай газар алууш гадагшаа явуулчихна. Манай шав нартай. Угаасаа л орчноос олж байгаа. Энэ чинь хүүхд гэдэг нь ч угаасаа л хүүхд гэдэг нь ч өвдгийн, халуурдгийн. Ингээл тахлаан тогтвол миний баг тийм 2-3 оноос үгтлээ алуураад орон дотроо хөвдөл босоод ирдэг гэсэн. Антибиотик уух шаардлага ихтэй байгаа. Бүр багтаа бол учир мэдэхгүй хөвжсэн байлээ. Гэтэ жоохон том болоод ирэхдээ тийм асуудал байгаад. Одоо бол үнэхээр дортчиход байна. Ингээл алга болчихсон. За тэгээ өөртөө л одоо анхаарай өөр хөлтөө одоо тэгээ энэ төр засаг гэдэг юм уу бусдаас одоо юм гуугаад хүсээд нэмэргүй өөртөө л найд өөртөө л одоо хөцдөг тэгэл энэ одоо энэ эмнэлэг сургуульч найдах хэрэггүй болчлоо хоол хүнс энэ тариа бүх юм одоо өөрсдийнхөө хардлагаар л харивцсан өөр хаалга та за өөр санаа оноо гой морж ирвэл хэлнэ одоо шин манай хөлт би ягаад энэ дананг руу очсон шалтгаан байхгүй. Түрүү жил би ингээ харсан нүдэн дээр өвдсөн, жил хагсын өмнө асар хүнд өвдсөн тий.
Ингээл тэрэг нисгээ байгаа төлөвсөр бол энэ жил ингээ 12 сар дуусгаас өмнө татаад ирсэн шиг бэлдээд газрын очиж үзээд ингээ хаана авчих вэ? Айл зардал багтаа газар ингээ авчих. Тэгээ авчирсан ерөөсөн Монголд ингээл өвдөөл халуураал яг хэлжсэн. Ирээл одоо энэ 3 хоноо л халуун сайхан буугаал антибиотик хэрэглээгүй. Энд яж хат эрүүл эмтэй заяа. Импортын Америкийн үүдээ лалрын Оросын юм хулхны юмд байхгүй. Тэгээд антибиотик бичихгүй энд тийм ээ. Баг хоол өмсөр нь л идэг. Хоол өмсөн дээр наав нь ээж нь сайхан анхаарч байна. Хөдөлгөөнтэй байна. Гол нь антибиотик зодохгүй байна. Ингээд өнөөдөр 95 он жин одоо бол баг 2 бол болчлоо буцаад. Ерөөс орчин байна уу? Орчин үнэхээр лалрын орчин. Энэ орчин мөд өөрчлөгдөхгүй. Хэдүүлээ ингээд ирэх жил яах вэ? Тэрний жил дараа жил яах вэ? Төр засагч юм уу хин нэгнийг хараа суугаад болохгүй нэ нөхдөд одоо тэгэл өвлөлтөөний шийдэл олох хэрэгтэй юм тийм ээ. Нийлээд одоо ингээд хотхон байгуулад явах юм уу те. Нэг байр хөллөөд ингээд хотоос гараад эрдэнэт дахин руу амьдарч онлайнаар ажиллаад юм. Яа тийм те. Ингээл амьд хүн шийдлэл олохгүй бол одоо болохгүй заяа болцод найдаа нэмэргүй болчихлоо. Авуушиг нээлттэй хэрэгтэй. Харин тийм байгаа байхгүй. Угаасаа тэрийг одоо бүр хамгаалахаар яаж бактери вирус их дамжуулахгүй бол эцэг эхчүүд бүгдээрээ маскаа сайн зөө. Цэцэрлэг сургууль дээр масктай яваа. Ойлгож байна уу? Өөртөө эрүүл байгаад өөртөө анхаа. Өөртөө эрүүл байхгүй бол тэгээд цэцэрлэг сургууль дээр та нар аваач бактери вирус хамгийн хөгж байгаа. Окей. За. Окей.